За би замдашдар дараагаас асуулт асуух байсан боловч өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болоод хугацаанаас хоцроод ороод ирсэн учраас одоо зайлшгүй энэ үгийг хэлье гэж бодож байна. Тэгээд таныг бас анхаарлаа хандуулаасаа гэж бодож байна. Ган төмөр гишүүн төр хүлээж авах уу? Ган төмөр гишүүнэ. Би нэг хоёр зүйлийг л хэлэх гэсэн. Хүүхд хамгааллын асуудал буюу ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. За хоёрдугаарт ерөнхий сайд бас гендер үндэсний хорогд хэрэгүүлдэг. Тэгэхээр зайлшгүй хүүхд эрхийн асуудал, гендерийн асуудал хоёрыг одоо танаас асуун, тантай одоо энэ асуудлын талаар зайлшгүй одоо таны үүрэг хариуцлага гэдгийг бол энэ танхимд сануулах ёстой гэж одоо хуулиараа тийм учраас бол танд бол сануулах ёстой гэдэг утгаараа энэ хоёр үгийг хэлж байгаа. Тэгээ ялангуяа өнөөдөр түрүүн анар гишүүн асуусан хурдан морь унаач хүүхдийн асуудал, ялангуяа үйл хаврын хурдан морины уралдааны асуудал хэдийгээр үндэсний одоо ондоошлын өв уламжлалын асуудал байдаг боловч ялангуяа үйл хаврын уралдаан гэж бас онцолж байгаагийн учрыг бол таас надаар тайлбарлуулдаггүй маш сайн мэдж байгаа хаа гэж найдаж байна. За хоёрдугаарт яг энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр гендерийн квотыг ахиулах уу гэдэг асуултыг олон гишүүд асуусан боловч та бол ямар нэгэн тоо энэ дээр бол яг шууд бол хариулсангүй. Яг үннийг хэлэхэд бол ганц бөөрийнхээ хариулсан асуулт нь бараг л энэ л байсан байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бас маргааш нөгөөдрөөс гэдэг засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ үе үеийн засгийн газар хамгийн ихдээ 3 эмэгтэй сайттай байсан. Энэ босхийг ямар ч хэсэг өсгөх байх гэж танд бас итгэж найдаж байна гэд. Тэгээ энэ хоёр асуудал дээр таныг бас засгийн газрын түвшинд онцгой анхаараасай гэж хүсэж байгаа. Тэгээ ялангуяа хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн асуудал дандаа бодлогын гадна үлддэг. Ялангуяа анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албаагчид нийгмийн ажилтнуудын асуудал гэж байнга ингэж бодлогын гадна үлддэг. Одоо бүр орон нутгийн төсөвт энэ асуудлыг шилжүүлсэн чинь энэ жил нийслэл гэр бүлийн хүчирхийллийн төвийн төсвийг нийслэлээ санхүүжүүлэх боломжгүй гэдээ ингээ орхицсан байгаа. Тэгэхээр яг нөгөө хамгийн анхан шатанд хамгийн эмзэг бүлэгт үйлчлэгээ үзүүлдэг яг энэ төсвийн асуудал дээр бас таныг онцгой анхаараа таны эренбийн одоо эренбэлж байгаа асуудлуудын эхний 5 дотор эдгээр асуудлуудыг оруулаасай гэж чинь сэтгэлээс өсөж чинь. Тэгээ танд амжилт хүсье, баярлалаа. За Лувсан Бяцхан багийн мөнх